2025 онд таны мөнхчин мөргөө гэдэг компани энэ наадмын талбай эргэн тойрны тохиолдлыг хийн хэмээн 4.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан нь үнэн үү? Үнэн. Ер нь бол шүүгээр урж ял авч байгаагүй ирчүүд их баг болцсон. Хөнгөн гэмтэл нэгэндээ учруулсан чинь шүүхээр урж идэг. Заазуур хөнгөн биш шүү дээ. Хөнгөн гэмтэл гэж тогтоцсон шүү дээ шүүхийн хараар. Тэр нэг яг тийм амар сүртэй нэгнээ заазуурдаа даалгах хэмжээнд ч юм уу тийм байх хөнгөн гэмтэл واخгүй нэг шидцэн л асуудал واخгүй юу? Яа гартаа барьж исэн мод шидэлжсэн юм ал шидцэн асуудал. Үүндээ би яаш хариуцлага хүлээсэн. Нэг шидэлгүүд тэр 15 удаа очоод тийм үү 15 удаа эсгсэн тийм амар юм байхгүй зав. Хүрлбаатарын бүгд эргээд ирсэн. Аймгийн засаг дарга, аймгийн засаг даргын урлагч, намын дарга гэдэг. Тэгээд одоо нөгөө тендер авдаг компаниуд нь болдог болоод Хүрлбаатар Көбринбаатар хулгайч гэж тул өгмөр байгаа байхгүй юу? Тэр Монгол орны газар нутгийг гадны эрхэм төхөөр санаарсан. Оюу толгойн мөнгийг Монгол банкаар оруулахгүй бүх ажлыг хийсэн. Хотгор шанарыг зарсан. Тэгээ хотгор шанарын уурх агаваач зарсан. Тэгээд энэ авьяат болж байгаа дарга нэрт авьяат хулгайч гэж цул бий болгомоор байгаа. Тэд тэнд өгмөр байгаа. Хөдөлмөрийн баатар хулгайч 2008 оны улсын хурлын сонгуульд Увс аймгийн Торигт Монгол ардын хувьсгал намаас нэр дэвсэн Чимдийн Хүрлбаатар ялд байгуулснаар өнөөдөр та бүхэнд ярьж өгөх Үлэмж их хулгайн түүх эхэлсэн юм гинлээ. онд манай Увс аймгийн засаг даргаар цасчээр болоод Хүрлбаатар улсын хурлын гишүүн болоод тэгээд ийм гэмт хэргийн бүлгэллүүд энэ аймгийн чинь олон жил зайдаллаа шүү дээ. За энэхүү гэмт бүлгэллийг хийсэн хамгийн ихний хулгай нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зам гүүрийн барилга байгууламжийн салдалд багтсан Улаангом хот руу орохын яг өмнө таардаг Тээлийн голын гүүрэг барих тендерийг Увс аймгийн засаг дарга цас чигэр бүр өөрийнхөө эзэмшдэг компанид шүү дээ. Өөрийнхөө эзэмшдэг компанид авснаар эхэлсэн байгаа юм аа. Цас чигэр одоо мөнгөчөг гэж компани энэ гүрүүний тендерийг 7 сарын хүртэл авсан байдیں۔ Хэдэн онд? 2009-10 он үед. Зөв. Тэгээ нэг шон босгочээд олон жил болсон доо. Цас чигэр аймгийн засаг дарга байх үеийн хөрөөр байхгүй юу? Тийм гэсэн. Гэтэ яг өөрийнхөө компанид авсан гэсэн. Яг өөрийнх нь компани. Тэгж тухайн үед хууль бууч тийм сул байсан юм уу? Тийм л байсан шүү дээ. За 2008-9 оны үеийн 700 сая төгрөг гэдэг чинь бол үнэхээр одоо санаанд багт мөнгө их мөнгө байсан л да. Тээлийн голын тэр 75 м урттай гүүрийг тавихад бол бүр үнэнгүй хангалттай хүрээд тухайн төслийг хэрэгжүүлсэн тийм ээ засаг дарга цас чигрийн одоо тэр мөнгөчин гэдэг компанид нь багтаал одоо 150 сая төгрөгийн цэвэр ашиг их одоо өгөхгүй тийм л их хэмжээний мөнгө, тийм л их хэмжээний хөрөнгө байсан. За гэтэл засаг дарга цас чигэр яасан бэ гэхээр та бүхний сайн зургийг нь харсан хідэн баг гэх юм уу тийм ээ шонч гэх юм уу ийм зүйлийг босгож хайчингуудаа нөгөө та бүхний өгсөн мөнгө чинь дуусчлаа гэж хэлээл уг ажлаа дуусгахгүйгээр бүр хайчихсан байгаа юм аа. Яг тэр үед би эдгээрсэн маргаа өсгөжсэн байхгүй. Та нар гүүр барина гэж шон барай ажиглан яаж байгаа юм гэж. Тэгээд энийг өөртөө барьж чадахгүй сүүлд нь HP гэж компанид төсөв төртгийн 700 саяас 1.8 тэрбум болгоод тэгээ арай гэж барьж дуусгасан түүхтэй зам. Гүүр. За яг энэ мөчөд л одоо нөгөө Хүрлбаатар гэдэг толгойлогчтой тийм ээ. Цас чихэр нарын гүйцэтгэгчтэй. Энэхүү одоо энэ гэмт бүлэглийнхэнд нэг мэрэгэн санаа төрсэн юм шиг байгаа. За тэр нь юу вэ гэхээр ерөөсөө цөмөрөө энэ төрийн юуны төлөө одоо тийм ээ төрийн эрхийг барьж байгаа билээ. Улсаас зарлагдсан одоо улсын төсвөөс зарлагдсан бүх том тендерүүдийг нь өөрсдөө авъя. Өөрхөн компанид аваад бай. Тэгээд тухайн ажлыгаа дөнгөж эхлүүлэнгүүдэл мөнгөчин хүрхээ болжлоо гэж хайчих ёстой юм бэ.
Тэгээд ингээ хайчингууд нь хэдэн жилийн дараа хил ам гарч чад улсын төсвөөс одоо төсөв төртгийг нь дахиж нэмээд дахиад их хэмжээний мөнгө ороод ирэх юм байна. Тэр мөнгөөр нь харин нэг өөр компанид нөгж тухайн аяллаа дуусгах маягаар тийм ээ. Ингэж онцгой хэмжээний хөрөнгө мөнгө шамшигдуулж цөм одоо хийж болох юм байна гэж тэд нар ботсон юм байл. Тэгээд үргэлжлүүлэн дараах нэрүүд дурддах маш олон хулгай тойруудыг үргэлжлүүлэн хийсэн байдаг юм аа. Тэр нарийн голын гүүргээд бас байдгийг. Нарийн голын гүүр 1.8 тэрбумаар эхлээд бас хэдэн шон босгоч хаяад яг цас чихрийн мөнгө ч юм. Тэгээ 3.8 тэрбум хүргээд нэг юм дуусгаад тэр нь бас гаттын компани ирж хийгээд сүүлд нь тэр гүүрэн муурж унаад дахиад нэг хийсэн тэгээд эндээс ингээд үүдэлтэй. Жишээ нь одоо манай усам гэдэг дэглээ цагаан гэдэг дискут л байд. 9 тэрбумаар барина гэж авчаад сүйд болохгүй байна гэдэг тэргээ 9 сая доллар болгож ирсэн жишээ. Тэг гурван өдрийн уулзуураас 5 дугаар хүртэл наадмын талбарч зам байхгүй юу? Тэгээ 3.1 км замыг 2010 он барьсан. Хэн барьсан? Засгийн компани засгийн оролцоод байгаа хүмүүс барьсан байхгүй юу? Зөв. Тэгээд 14 жилийн дараа нөгөө замаа бүгдөө хуулаад дахиад 3.8 тэрбумаар моднжил тавьж байгаа. Тэгэхээр чи замын нэг ашиглаад яд 50 жил байдгүй юм. Гэхдээ одоо тийм байв. Тэгэхдээ 2014 онд тавьсан гудамж төслийн замаас ийм ч хилтэж унаагүй. Гэхдээ бүр туйлсан байгаа үстэй. Бүр үнэхээр туйлсан байгаа үстэй. Тэг хамгал өндөр төдөө тендерүүд нь авдаг. Тэгээ ажлаа эхлүүлээд хайчдаг. Тэгээ тэд нар нураад ундаг. Үүнийхэд л ямар ч одоо хариуцлага хүлээдэггүй. Яг ийм байдалтай байж хат нь одоо ямар ч ийм одоо хуулийн хариуцлага хүлээхгүй байж хат нь ашгүй нийгэм нэг 2012-с 16 оны сонгуульд нэг арчилсан нам олон болсон шүү дээ. Олон хөөш олон болсон шүү дээ. За тэгэхэд л нэг албатай тэмцэх газрынхаа анх удаа хөдлөөд нөгөө цас чихэр гэдэг цайчсан луурчин чинь одоо анх удаа шүүхийн өмнө аваачиж яллуулсан юм билий. Гэхдээ энэ ялж гэж те баг шагнуулсан. Ийм л юм болсон. Тэгээд энэ цас чихэр гэдэг хүн чинь энэ одоо энэ муухай авдаг гадуун тушаалынхаа энэ үйлдэлд ямар хариуцлага хүлээгээв? Наа чинь шүүхээр ял авсан шүү дээ. 10 сая төгрөгийн торгуулийн ял аваад тэгэл өнгөрсөн шүү дээ. Гэхдээ энэ чинь усын төдөөгүй бүр улсын төсвийн те онцгой хэмжээний хөрөнгөөр туйлчихсан энэ асуудлыг Монголын шүүх хянан хэлцээд яасан гэж одоо баг хорлон сүйдэх ажиллагааны шинжтэй энэ аимшигтай гэмт хэргийг хянаж үзсэнгүүтээ албан тушаалтай хайн ганцсан байна гэж үзээд ердөө 10 сая төгрөгөөр торгосон байгаа шүү дээ. 10 сая төгрөгөөр шүү дээ. За Чиндийн Хүрлбаатар гэдэг толгойлогчтой энэхүү гэмт хүлэглийн дээрээс 2 дахь босс нь тийм ээ одоо жинхэнэ офсыг тоноход жинхэнэ гар бие орцдог байсан 2 дахь босс нь гэж шүүхээс ял аваад яваад өгсөн чинь яг тэр одоо хулгайчийг нь орлоод өөр нэг хулгайч яг адилхан хулгайч ороод ирсэн. За энэ хүн бол өдгөө усан аймаг засаг даргаар ажиллаж байгаа Эвэл сүрэнгийн Насанбат юм аа. Энэ өмнө нэг танаа усан аймаг засаг даргаар ажиллаж байсан цас чихэр гэдэг хүн та хоёр төрсөн ах トゥ угийн хүүхдүүд гэдэг хүн нүү? Үгүй. Биш юм уу тэр Эрдэнэ сүрэнгийн гэдэг цас чихэр сүмэг. Эвэл сүрэнгийн Насанбат. Сагил сүмэг. Эрдэнэ сүрэн гэдэг хүн чинь төргөн сүмэг. Ямар ч хамаарлах холбоо байхгүй. За хэдийгээр энэ Эрдэнэ сүрэнгийн цас чихэр Эвэл сүрэнгийн Насанбат хоёр ч одоо яг ах トゥ төрөл садангийн хамаатан садан биш байж ирлээ. Ажил төрлийнхөө хувьд бол эндүү хамааралтай хоёр байсан л та. За тэр нь юу вэ гэхээр энэ засаг дарга цас чихэр одоо 2008-аас 2012 оны хооронд өөрийнхөө эзэмшдэг тийм ээ мөнхчин өргөө гэдэг компаниараа саяны нэр дурдсан тэр олон хулгайнуудыг хийсэн байхгүй юу. Гэтэл энэ мөнхчин өргөө гэдэг компанийн захирлаар 2008-аас 2016 оны хооронд ажиллаж байсан энэ жинхэнэ тэр цас чихрийн хулгайлж авчирсан тэр ажлыг нь одоо жинхэнэ ажил хоёрыг болгодог гардан гүйцэтгэдэг байсан жинхэнэ хулгайч нь энэ Эвэл сүрэнгийн Насанбат байсан юм билээ.
За тэгээд улсын маш их хэмжээний хөрөнгө мөнгөийг шамшигдуулж онцлог хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсон энэ Эвэс сүрэнгийн Насан бат болохоор 2016 онд Увс аймгийн эрчим төлөөлөгчтэй хуурлын төлөөлөгч болсон. Бүр үргэлжлүүлээд Хөрөл Баатарын дэмжлэгээр бүр аймгийн эрчим төлөөлөгчтэй хуурлын дарга болсон. За тэгээд нөгөө цас чихэр гэдэг энэ улгаачаас өвлж авсан энэ мөнхчин мөргөө гэдэг компаниараа дамжуулаад үргэлжлүүлэн маш олон хэмжээний тендерүүдийг ерөөсөө уцад зарласан өнгөтэй өдтэй бүхэл тендерүүдийг үргэлжлүүлэн авсаар байсан юм аа. За тухайлбал 2020 онд Увс аймгийн Баруун Турун, Давст, Зүүн говь, Сагил, Тис, Улаангом, Цагаан хайрхан сумдад хийх тогтчлтын ажил нэртэй 3 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлыг нөгөө муу нэр луу данстай мөнхчин мөргөө компани авсан. За 2022 онд Увс аймгийн Түргэн суманд хийгдэх 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй тогтчлтын ажлыг засаг дарга Насан батын нөгөө л мөнхчин мөргөө гэдэг компани мөн л авсан. За мөн 2022 онд Увс аймгийн Улаангом хотод гайлын хянан бүрдүүлэлтийн барилга барих 1.9 тэрбум төгрөгийн төсөвтэй ажлыг мөн л нөгөө мөнхчин мөргөө гэдэг компани авсан. За 2022 онд Увс аймгийн Үлгий тооцооны төвийн барилга барих 266 сая төгрөгийн ажлыг Анайл нөгөө мөнхчин мөргөө чинь бас авсан байдаг юм аа. Гэхдээ бүгдийг нь авсан. Одоо энэ Увс аймагт ялангуяа 25 оны төсөвтэй холбоотой улсын бол орнууд хүнсээ хийж байгаа ажлуудыг бүгд дээр гарах үлүүд. (2025) онд таны мөнхчин мөргөө гэдэг компани энэ наадмын талбай эргэн тойрны тогтчлтыг хийн хэмээн 4.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан үнэн үү? Үнэн. Одоо энэ дээр та нар хогийн цэг оршуулгын зөвлөх хүйслэх гэж байгаа биз? Харсан. Харсан биз? Харсан. Би аймгийн засаг дарга байхдаа энэ Улаангом хот жилд 2 удаа одоо хог ачдаг л аймаг айлаа ашиг хогон дарагдсан. Аймгийн захаасаа аваад шар хөх тур таржсан. Тэгээ элемент гэж компанитай гэрээ хийгээд хогны менежмент хэрэгжүүлээд 14 хоногт тутам хогийг авдаг болгоод сарын 200,000 төгрөгийн хураамж аваад ингээд аймаг орно хоггүй болоод тэр хогийн цэг бүгдийг хогийн дараад утгаалдаад хогийг ингээд анги ялгаад ингээд жилд 50 сая төгрөгийн л одоо татаас өгдөг гэсэн. Тэр элемент компани. Тэгэл аймаг хоггүй. Төрөөс ямар ч оролцоо байхгүй тэд бүх ажлаа хийчихдэг гэсэн. 2016 онд эдгээр засаглангуутай тэр элемент компани хөөж явуулаад дамп оруулж хаяад тэгээд өнгөрсөн жил 743 сая төгрөгөөр манай аймгийн засаг дарга Насан батын компани за тэр хогны менежментийг хийж одоо 743 сая төгрөгөөр хог болж байгаа лагч. Энэ нөгөө хогны менежменттэй холбоотой асуудал нь орж ирдэг. Таны бас нөгөө мөнхчин мөргөө гэдэг компани 750 ажил хийгээд гүйцэтгэхэд цаг хугацаанд нь улсын хэмжээнд хүлээгээд өгсөн шүү дээ. Тэр 750 сая төгрөгийн асуудал юу? Тийм. Тэрийг та юу яаж байгаа юу? Жил болгон тэр мөнгөийг одоо авах хэрэгтэй байсан уу? Тэр нөгөө хогны менежментийг хийн хэмээн 750 сая төгрөг авч байгаа асуудал. Тэр чинь зүгээр тэр хогны тэр хур хогийг чинь бүгдийг төрж отволж буушилж ланд фильтр ажлыг хийсэн юм шүү дээ. Гэхдээ аймаг засаг дарга нь өөрөө тийм компани авснаас хогны хайдыг хийхээс ичдэг юм. Тэгэхэд аймгийн дараа байгаагүй юм л да. Аймгийн иргэд турлын төлөөлөгч байсан. Тэгээ тендерт ямар мөнхчин өргөөгөр авчихсан юм. Мөнхчин өргөөгөр авчихсан байхгүй юу? Тэгээд 743 сая төгрөгийн хашаа бариад нэг буссан болоод тэгээд одоо улсад өссөн мөнгө байхгүй. За одоо энэ дээр ингээ хяналт шалгуулт хийгээд чигээд аймгийн дараа өөрийнхөө компаниг хүн шалгахгүй. Шалгахгүй шүү дээ. За чи ингээ наалтан дээр оршуулгын менежментийг
Хоёр талах ногоо хашаа. Төмөр ашаа. Түүчээс нь тэр чи төмөр юм уу яг төмөр үү? Хайсан нэмгэн тий. Тий. Тэгээд усан чи 98 сая төгрөг байхгүй. За Увсан аймгийн төв Улаангом хот руу яг орж ирээд яг энэ хөтлийн даваал Улаангом харагддаг. Хөтлийн яг даваал ороод ирэхэд бидний ард ингээд оршуулгын газар байна л да. Тэгээд энэ оршуулгын газрыг тойруулаад барьсан байгаа энэ хоёр тал ингээд ногоон хашаа угаац та бүхэн харж байгаа. Энэ ногоон хашааны төсөв төрөлтг нь 98 сая төгрөг гинэ. 98 сая төгрөг. Тэгээ яах гэж юм хийсэн гэсэн чинь оршуулгын газрын менежмент гэдэг утгаар зориултаар энэ ажлыг хийсэн байгаа байхгүй юу? Тэгээ одоо энийг хийсэн хүмүүс нь одоо авиатууд авч байгаа шүү дээ. Хин болдог бол манай аймгийн цасаар байсан цас чихэр бацаа хоёулаа Монгол улсын авиат бол байсан. Болдог бол нэг Хөрлбаатар Кобринбаатар хулгаач гэж тулгамаар байгаа байхгүй юу? За өдгөө одоо ингээд Увсан аймгийн засаг даргаар ажиллаж байгаа Насанбат чинь цас чихэр гэдэг авилгач хулгайчаас одоо өвлж авсан мөнхчин мөргөө гэдэг компаниараа одоо увсад зарласан бүхий л томнуудын тендерүүдийг авдаг байсан болвол цаашдаа бүр давраад өөрийнхөө төрсөн дүүдээ хүртэл одоо маш их хэмжээний тендерүүд өгдөг болсон байна. Гэхдээ бүр ингээд хатанд гарсан гэх юм уу та тийм ээ. Тэгэхээр энэ сарвчууд бол урджил хийцсэн. Тааллаа шарыг сарж байгаа бол өндөр сарвчууд энэ мод юу шүү дээ. Энээс угсаад урджил 250 сар хийцсэн. Ааха. Тэгээ энэ 5 сарвчийг одоо энэ ингээд энэ 5 сарвч. За энэ хойтлын хогийн сав байгаа. Энийг хашаа. Энэ морь хэмждэг газар нэг ширхгийг. Тэгээд энийг ийм шонгууд байгаас та мод. Тийм байна энэ модын шонгууд. Энийг хийгээд 1 тэрбум төгрөг. Тэрбум төгрөг. Тэгэхээр гүчин хүний нүд нь харахгүй цаа нар ийм болоо штэ гэдэг. Энийг яаж ч утсан тэрбум төгрөгөөр ийм хийж болохгүй ч. Энэ татвар төлөгчийн хөрөг. Энэ бол хандив мөнгө биш. Энэ бол төрсөн хөрөг. Тэгэхээр ийм л одоо ахын сонголт. Энэ БББ компани Батцэг гэж хүний захиралтаар хийсэн ажил байна. Ямар албан тушаалтай ямар компани захиралтай. Гэхдээ ямар холбоо сүлбэтэй хүн юм бэ? Энэ манай аймгийн засгийн Насанбатын төрсөн дүүр шүү дээ. $2025 онд таны төрсөн дүүгийн компани энэ морь барианы одоо тогтчлтын нэмээс тэрбум төгрөгийн тендер шалгарсан үнэн үү? За энэ ямар учиртай надад холбоод яваад. Ерөнхийдөө болохоор энэ Увсан аймгийн одоо энэ маш олон энэ тендерүүдэд одоо ингээд авдаг, шалгардаг энэ хүн өөрөө одоо засаг дарга болж твшээд байна. Ерөнхийдөө бол одоо энэ нэг тендер авдаг бүлэглэл одоо манай энэ аймгийн удирдлагыг авчлаа гэсэн тийм гомдол мэдээлэл ирсэн юм л да. Морь барианы газар дээр нь бич үзлээ л дээ. Тэгэхэд бол нэг 4-өөс нэг 5 ихний ээж наадам болох үед бол 4-өөс 5 ширхгийг нэг сасар тус бүрэн 50 судаасар усгачвал тэгэл нэг ганц төмөр сараа цаашаа хийгээд нэг хэдэн модон шогнож чачингуудаар тэр хүн төрийг авсан гэдэгс. Энэ яг үнэн юм. Энийг та хянч шалгасан зүйл байгаа юу? Тэрийг би мэдгүй шүү дээ. Тэр ажил яг нэг авсан дүндээ тохирсон ажлагчийн хувьд боддог уу, юу гэж боддог уу? Чи одоо ингэ шаг шударгаар хэлээч. Гэхдээ тийч яг ажлын зүрэг гаргаад тендер зарлаад мэрэгжлийн байгууллагууд нь дүгнээд хүлээж аваад тэгээ бас хуулийн байгууллага шалгуулад дүнэлтэн гарчсан л ажил. Усан төсвийн хөрөнгө татвар төлөгчийн хөрөнгөөр ингээс тоглохоо болооч. Ингээс улаан цагаан дээрэм том хийхэл болчихлоо. Тийм үү. Тэгээ таны төрсөн дүүтэйгээ холбоо тэр тусдаа амьдтай тусдаа компанитай хүмүүс тэр бол тусдаа асуудал. Миний шийддэг асуудал, миний шийдсэн асуудал биш. Одоо энэ дээр аймгийн засаг өөрийнхөө төрсөн дүүгийн компанийн хийсэн ажил дээр хяналт хийх үү? Яаж хийх юм бэ? Төрөөс энэ хүн усын төсвийн хөрөнгөөр үр ашигтаа зарцуулах, үр дүнтэй байх, хууль биелүүлж үгүй юу? Чанар болсон байна уу гэдэг чинь хяналт тавих, шалгах, хариуцлах, тооцох, хууль биелүүлэх, хуулиар хүлээсэн үүрэгтэй төсвийн ерөнхийд нь зархиж байна. За яах вэ тийм ээ?
хүн ингээд одоо ахыхаан албан тушаалыг ашиглаад ингээд тендерт яаж болно? Тендер шалгарч болно. Гэхдээ нутаг орныхоо төлөө бас нэг үнэхээр тэр нэг авсан мөнгөдөд үүслээ сайхан гүйцэтгэл тийм ээ сайхан бүтээн байгуулалт хийдэг бол хамаа алах шүү дээ. Гэтэл та бүхэн сая харлаа шүү дээ. Юу хийснийг нь тэр бүм төргөр юу хийснийг нь харлаа шүү дээ. Гүр арай дэндүү хуссан байгаа шүү дээ. Тэгээд энэ Чимдийн Хүрлбаатарын одоо ингээд баг бүрэлдэхүүнд нь багтдаг тийм ээ. Жинхэнэ увсдах одоо гар хөл бүх юмыг хангадаг. Одоо тэр бүх ажлыг нь хийдэг. Эдгээр хүмүүс зөвхөн ч одоо тэр өмнөх түүхүүд нь ярихаа байли. Тэр олон улгааг одоо өчнөө хөвлөр гарсан учраас дуртахаа байли. Зөвхөн одоо 2025 онд л одоо чухам ямар гэж юм хийснийг нь та бүхэн одоо үзүүлээ л дээ. Замын сангийн хөрөнгө оруулалтаар тэрбум 25 сая төгрөгөөр Увс аймагт Боржуур замын засвар гэж дүүрэн шим гэдэг компани ажил авсан. Тэгээд тэр компанид одоо би удаа дараа бас шаардлага хөргөөлж хүсэлт хөргүүлсэн байна. Тэгээд ерөөсөө хийсэн ажил бол ерөөсөө Боржуур будцсан. Шар цагаанаар Боржуур будцсан. Нэг хэдэн газар гарц хийж ийн гэж шар цагаанаар бас будцсан. Ерөөсөө тэр бүм ажил ерөөсөө нэг нөхсөн зам хаана байгаа, ямар зам нөхс мэдгүй. Байх. Тэгээд би удаа дараа застаар тэр үеийн одоо талигаас застаар болон хурлын дарга тэр компаниуд бичиг хөргүүлжсэн. Өөрийнхөө тойрог дээр энэ тойргийн замыг ингээд засаад өгөөч. Зураг нь байхгүй байх. Зурган дээр ажлын даалгавар зураг төсөхгүй юм дээр хийхгүй. Тэр бүх 25-ийн зураг нь хаана ямар зураг байсан мэдгүй. Манай тойргийн тэр зам дээр ерөөсөө ажил хийгээгүй тэр хэврэл үлдсэн. Тэр бүм 25 сая төгрөгөөр бордуур буудсан гэд боддоо. Бордуурын ядаж солилцсон бол хамаагүй шүү дээ. Солиогүй буудсныхаа төлөө ийм их хэмжээнд төсвийг авсан гэдэг Улаангомс сумын одоо эрдэ орон төлөөлөгч цэнцүрэн чи хилээд байгаа биз дээ. Гэтэл одоо энэ ажлыг хийсэн үнэ хин гэж Төрийн банкны захирал Бямб Жаргал гэж нөхрийн компани баг. за Бүгдийг нь очиж авна. тендерүүдийг Модон жил одоо гэх чинь энэ Улаангомс сумын одоо автомобиль шинжил, засвар шинжилгээд тэрбум 25 сая төгрөгөөр гарсан биз дээ. шар өнгөөр Шар цагаанаар будаад тэгээд хагархаа цоорхолгүй нөхөд ингээд тэрбум төгрөг байхгүй. Энэ талтай дүүрэн шим гэж хувийн компанитай, Карманда энэ талтай Төрийн банкны захирал. Тэгээ энэтэй хариуцлага тооцдог юм байхгүй. Тэгээд нэг ийм л гинт бүлэглэлийнх нь тийм ээ усыг төдөөгүй бүр ингээд усыг одоо хөрмө тоноод байна шүү дээ. Одоо усын төсвийг хөрөнгө тоноод байна шүү дээ. Тэгээ би бодсон л доо нэг өчигдөр урж идрхэн биздээ нөгөө төрийн хян шалгалтын газрын дарга гэл нэг төсөл зүйр нөхөр нэг ажил хийж байгаа хүмүүстээр очиод нэг баахан сүрийг үзүүлж завинч замд ч хурдлаагүй юу. Дөнгөцөө зуртарсан байж тээ энийг хардаа чи өөрөө. Чи өөрийнхөө үз өнөөдөр зогсоо энийг. Заяа одоо ирээ. Чи яс намайг зөв худлаа юм үзүүлэх гэж энэ давчирч байна уу те? Тэгээд энэ сүсэл зүйр амтан чинь бол уул нь бол энэ Улаанбаатарт ингэж ажил хийж байгаа хүмүүстэй хэрэлдэх биш. Усад очиж уулна ажиллаад зүгээр байгаа байхгүй юу? Яг хулгайч нар тарч. Та нар тэр усын тэрбум төгрөгөөр юу хийсэн гинэ тэрийг одоо шалгана. Аль өдөр засгийн газар руу оруулна. АТ-гээ тэрийг нүнгээд. Яхаараа та нар тэр бумаар ингэж бордор бууддгийн. Яхаараа та нар тэр бумаар ингэж одоо зүлэг нэртэй шороо босоодгийн гэдэг. Ингээ очих гоё байхгүй юу? Гэтэл ийм ажил ерөөсөө хийгдэхгүй байх. Энэ ногоон байгууламжийг бас чинь хэдэн төгрөгийн төсөвтэй лээ бас өндөр төсөвтэй. Энэ ногоон байгууламж одоо энэ шороогоор ирсэн юм байж лээ. Тэгээ одоо энэ ногоон байгууламж бидний бол одоо энэ шороонод одоо улаан шороонод гэж. Ингээл эргээл юм байчдаг. Тэгээ төсвийн мөнгө одоо энэ нэг хамаарал бүхий хэдэн компаниуд ингээл хуугаад авдаг. Компани шалгардаг, тэдгээр нь авдаг. Хийсэн ажил нь өрдөө л юм. Сааж ногоон зургууд аль нь болоо? Ой, энэ шороо юу? Энэ шороог тэгээд ногоон байгуулж гэдэг юм уу? Та байлаач тий. Би чи мод барьсан гэж бодож энэ зүр одоо энэ шороог уу? Тэгээд чи нэг жилийн дараа гэдэг чинь хараа ингэ зүгээр хацахаа шороол болсон шүү дээ. Тэгээ энэ 1.5 тэрбум юм уу?
За болоо. Тэгэхээр ногоон байгууламж хийж байгаа гэсэн чинь би саяхан нэг ихэнхээр тийм улаан халтгаа шороол байна л да. Ямар ч дүлэг мүлэг байхгүй. Нэг ясандаа одоо энэ танай аймгийн чинь төсвийн хөрөнгө одоо үр ашиггүй зарцуулагдсан нэг тийм асуудал байна. Тэгээ энэ дээр чи ховын бодолч юу гэдэг вэ? Нэгдүгээр нь шүү дээ. Өнгөрсөн жилийн ажил 100 жилтэй. Тэр өнгөрсөн жил хотын өнгө үзэмж ямар байсныг ирсэн наадамч болон 150 мянган хүн дүгнэ. Гэхдээ ногоон байгууламжийн асуудал дээр нэг юмс. Яг сайхан ногоон байгууламж руугаа бүгдийг нэгсэн чинь машинууд багтдгүй. Тэ? Нэг 150 мянган ирж шít. Дээр нь гаргаж тавиад ерөөсөө наадмын 3 өдөр таллаа хийц. Юучгүй болтол. Тэр ногоон байгууламж. Тэр машин хийдэг үү? Сэргээх ажил хийдэг. Тэр чинь хүлээж аваад улсын комиссийн хүлээж аваад явуулсан ажил шүү дээ. За ингээ одоо ингээ харсан чинь ногоон байгууламж гэж улс систем ногоон байгууламж. Хоёрхан удамжны хоёр талын зурвас ногоон байгууламж хийж байгаа. Энийг уулзруудаар нэг жоохон юм хийгээд дээр нь жоохон цэцэг тариад Увс аймгийн 100 жил гэсэн нэг юм самбар байгаа ч та. Тийм ээ. 3 тугтай. Тий. Ингээд нийт түндэ 1.4 тэрбум байхгүй. Одоо энэ улаан сумын ялангуяа 5 3 одоо энэ ингээд долдор багуудаар хийсэн ногоон юм бол 10 хэдэн жил өмнө хийцсэн ногоон байгууламж. Тэр үед нэг эрх хүч нэг өрөө худалж авч өгдөг байсан баг. Тэгэл хотлогчдын адилчид гараад хийчихдэг гэсэн. Одоо гэрэл зөвхөн Бат баярыг одоо манай аймгийн үрлэн төлөөлөгч одоо хотогчдын дарга байсан мундаг залуу байт юм л да. Тэр залуу өдөр болгон зогсцоор байгаад нэг ногоон болгочихсон баг. Юу тендер, юу тэрбум, юу 100 сая. Эрх хүч өрөөл авч өгдөг гэсэн баг. Тэгэл өөртөө бүгд хийчихдэг гэсэн баг. Тэгээ одоо ногоон хэмжээ уцаад үзтээ ямар юм бэ? Улаан шаард ийслэлээ тий. Наа чинь бүр 2 3 600 хэдэн саяар нэ 300 хэдэн саяар 200 хэдэн саяар гэдэг ингээд үсээ 1.4 тэрбум баг. Энэ зайлшгүй шинжлэх шаардлага байсан юм уу? энэ талбай тийм ээ урд нь бас л айтайхан л талбай байсан. Энэ дээр ингээд цэцгийн мандлуудтай ингээд ногоон байгууламжтай айтайхан талбай байсан. Тэгсэн энийг нэг ганц хоёрхан энэс арай том байсан юм л да пилтан. Том бэлдэрээ ганц хоёр хагарсан юм байсан байлгүй л яг хаа. Тэрийг засварлаад болчих юм гэж би хардээ. Тэгсэн энийг тэнд энэ дөр ингэж байсан ногоон байгууламжууд цэцгийн мандлуудыг нь авч хийж байгаа. Тэгээ олон улсын стандарт болгоно гэж хэлээд. За. Тэгээд жижигрүүлээд энийг хагардгүй юмар хийж ийн гэдэг ингээд. Энэ бол нэг бас л нэг мөнгө угаалт байхгүй. Энийг ямар компани авсан бэ? Амар санаа компани. Амар санаа компани дүүн тэр Цэнхэр тэнгэрийн оч гэдэг компаниар энийг гүйцэтгсэн. Эдгээр нэгэндээ л яаж ийгээл тендер яаж ийгээл улсын мөнгийг гаргаж өгөх юм бол хийдэг. Одоо амар санаа 1-р баг дээр чандамны 1-р баг дээр нөхөн сунгуулд нэр дэвших гээд явж байна. Тийм тендер авцсан юм хийчихсэн тэр тендерийнхаа хулгайныхаа мөнгөөр одоо сунгуул хийх гээд 1-р анги арт түмэнд эрх ашигт халдаад 1000 хүн шилжүүлдэг шүү дээ. Тийш. 1000 зарцаа шилжүүлж одоо би тэн дээр гарнаа гэсэн. Одоо тэнд аймгийн төлөөлөгч болж би хурлын дарга болно гэцлийн хүчтэй. Одоо Цэдэнбал даргын талбай гэдэг Цэдэнбал дарга чинь одоо бурхан шиг л байдаг үстэй насаар. Тийм шүү дээ. Тэгсэн мөртлөө Цэдэнбал даргынхаа талбайг очиод хулгай явуулж өгдөг. Одоо амар санаа гэж компани байгаа. Наач нэг сонсон компани юу гэдэг вэ? Урд ямар хулгай хийлээ нааш. Уучин нөгөө юуны мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотор байрны барилга бариад тийш дээ. Мөнгөний авчаад ажиллаа хийхгүй хайждаг үлээ. 3.3 хэдэн тэрбумаар эхлээд хийхгүй явсаар байгаа 4 хэдэн тэрбум болгоод нэг юм салсан нөхдөд байхгүй юу? Одоо наа чинь усын бичүү зах авах гайл 3 тэрбум төгрөг нь улсын төсөв мөнгөд бичүү зах барина гайл ингээл явж л. Тэгээ эдгээр бар айхаа болсон, ичхаа болсон. Тэгээ дээр нь эн чинь татвар төлөгчийн хөрөнгө байхгүй. Чиний миний мөнгө байхгүй. Ингээд 2008 оноос одоо 26 он хүртэл 10 хэдэн жил энэ аймаг орныг тонсон Хүрэлбаатарын баг одоо дахиад ирээд тоноод эхэлж байгаа. Одоо эдгээр айхаа болсон, ичхаа болсон. Хууль зөрчих, хуулиас бултах, хуулийн цоорхон ашиглах. За одоо би чамд аудитын ингээд тайлбар юм. Энийг уншиж үзээр. Энэ төрийн аудит шүү дээ. Энэ төрийн аудит чинь 2008 оноос 2021 он хүртэл 10 хэдэн жил энэ аймаг орныг тонсон Хүрэлбаатарын баг одоо дахиад ирээд тоноод эхэлж байгаа. Одоо эдгээр айхаа болсон, ичхаа болсон. Хууль зөрчих, хуулиас бултах, хуулийн цоорхон ашиглах. За одоо энэ ингээд
Энэ улсын болоод уран нутгийн төсөв хөрөг өмч эд хөрөнгө бүгдд нь зарцуулалтын зөв байна уу? Тоо хэмжээ байна уу? Энийг яг хуулийн дагуу зарагдсан байна уу? Хяналт шалгалт хийдэг төрөөс цалин авдаг төрийн өмнө шийдвэр байгуулах. Энэ ажлуудтай холбоотой нэг ширхэг байхгүй. Яагаад? Яг хяналтын байгууллагын өөрийнх нь хүмүүс сууж байгаа байхгүй. Хүрлбаатарын бүгд эргээд ирсэн. Аймгийн засаг дарга, аймгийн засаг даргын урлагч, намын дарга гэдэг. Энэ Увс аймгийн Монгол Ардын намын даргаар сонгогдсон гэдэг энэ од гэрлгээд энэ хөр байгаа байхгүй сая таан дээр намын дарга ихний сонслоо шүү дээ. За энэ хүн бас мэрэгцсэн тендер хулгайчаа. Говьсонбор аймгийн одоо миний сонгогдсон тойргийн Шивээ овоогийн уурхай байгаа юм. Тэрний тэргүүнд дараагаар Увс аймгийн засаг дараагаар ажиллаж исэн Засчихэр гэдэг хүн томилогдохгүй юу? Одоо байхгүй. Саяхан тэндээсээ болсон. Тэгтээ нэлээд их хэмжээний мөнгө 108 тэрбум төгрөгийн тендрийг нэг компанид өгсөн байгаа юм. Нэгэн компани ч юу. Тэр нь байгуулагдаад 2 сар болсон компани. Тэр компани эзэн нь хинбэ гэхээр Увс аймгийн Ардын намын дарга. Тэгээ энэ авилгын шин чанартай юм байгаа байхгүй юу? Ямар ч эдийн засгийн түүхгүй тийм компанид тэгээд тэр одоо Увс аймгийн арчилсан Ардын намын дарга нь Засчихэртэй одоо хамт ажиллаж исэн Засчихэр даргатай. Тэр Засчихэр чинь болохоор авилга албан тушаалын хэрэгээр ял авчихсан баг. Тий. Ийм томилгоонууд болоод 108 тэрбум төгрөгийн асуудал гарчаад би ерөөсөө эдэд шар карт өгсөн байхгүй. Хөл бөмбөгийн дүрмээр шар карт бол сануулгын карт байдаг. 2 шар карта бол тэр нь улаан болоод тоглолтоос хасагддаг. Тийм учраас эстрийн тоглолтоос битээ хасагдаарэ. Энэ авилга албан тушаалынхаа хариуг өгөөрэй. Хугацаа нь 14 хоног гэдэг. Тэгээд одоо тэр хугацаа нэрээ болж байгаа юм. 108 тэрбум. Тэгээ одоо тэр Монгол Ардын намын дарга нь тэр од гэрлэгийн залуу ус. Тэр чин тэр Засчихэр Шивээ говийн худалдаа авалтын Шивээ говийн урхан худалдаа авалтын хариуцсан дэд захирлаар очоод тэр чандамын инвесторын тэр компани од гэрлэгийн компани байгуулагдсан цагаас 2 сарын дараа 9 тэрбум төгрөгийн тендер авсан байдیں۔ Ингээд 21 оноос 25 оны хооронд 4 жил хугацаанд 108 тэрбум төгрөгийн тендер авсан баг. Тэгээ би уурал та чи Монгол орны баруун захаас зүүн зах хүртэл тонч дээрлээ шүү дээ та нар. Тэгээ одоо 2024 онд одоо Монгол Ардын нам ялаад яг энэ бүлгүүдэд буцаж ирсэн. Гэхдээ хаанаас хаалгач нь хүртэл хулгайч. Зүгээр ингээл хамгал өнгөттэй өөдөө тендер болгоны хамдаг ийм хүмүүс болчиход байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээд энэ усад зарлагдсан бүхэл өнгөттэй өөдтэй тендерүүдийг нь ичигчгүй тийм ээ өөрийнхөө одоо энэ компанид ичигчгүйгээр аваад байгаа энэ Увс аймгийн засаг даргын Насан Батын бүрдүүлсэн баг нь одоо ч ямар хүмүүс гэдгийг санана. Зүгээр харал та бүх одоо. Одоо манай аймгийн засаг даргын урлагч гэдэг анх баярын хөрөөгөөц. Тий. Саяхан гэр хороолт байсан. Гэр хороолт бас тоход дүүгэн заа зурцсан гэдэг ингээд гараад байгаа үст дээ. Бус явдлаа шүү дээ. Дүүгээ хэдүүдээ заа зурцсан. 10 удаа заа зурцсан. Бүх шүүхэндгийн дүгнэлтүүд байж. Ер нь бол шүүгээр урж ял авч байгаагүй ирчүүд их баг болцсон. Хөнгөн гэмтэл нэгэндээ учруулсан чинь шүүхээр урж идэг. Заа зурцсан биш шүү дээ. Хөнгөн гэмтэл гэж тогтоод чи шүүхийн яг хараар тэр нэг яг тийм амар сүртэй нэгнээ заа зурдаад алах хэмжээнд ч юм уу тийм юм байх хөнгөн гэмтэл واخгүй нэг шидцэн л асуудал واخгүй юу? Гартаа барьж исэн мод шидэлжсэн юм бол шидцэн асуудал. Юундээ би яаж хариуцлага хүлээсэн. Нэг шидэнгүүд тэр чинь 15 удаа очоод тийм 15 удаа ихсэн тийм амар юм байхгүй зав. Тэгээ сүүлд нөрөө шүүхээр ороод 900 мөнгө рүү торгуулаас ассан байт. Хүний тийч 12 удаа заа зурцсан хүн яагаад 900 мянга торгуулдаг тийм байт юм. Хууль тийм л байхгүй. Бид нар ч хууль өөрчлөхгүй. Сая тэр нэг анх баяртай холбоотой дуулын тэгдсэн чинь бас нэг асуудал нь сөхөрлж харагдсан л та. Тэр нь болохоор төрсөн дүгөө заа зурдаж нэг ял авч ясан шүүхээс тэг яа шитгүүлсэн одоо ийм муу нэртэй ийм одоо муу намтартай яхаараа бүхэл бүтэн аймаг засаг даргын орлогч болгодог юм бэ гэдэг асуудал яригдчихсэн. Энэ яг ямар учиртай та энэ дээр? Би одоо өнөөдөр тэр хүн дээр засаг даргын орлогчоор томилогдох үед энэ хүн дээр ямар тийм жаал эдэлж барьж ирсэн тийм асуудал бол байхгүй шүү дээ. За анх хоёр одоо нэг амархуу гээд дуучныг урд нь ялж илжснээр яллаа гэдэг асуудал хүн эрэхтэй яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр анх хоёрын урд нь хийсэн тэр асуудлыг өнөөдөр бид нэр холбоод яриад болохоор энэ амархуугийн чинь асуудалтай адилхан үйлдэлж байгаа шүү дээ. Одоо Увсад байртаа, Улаанбаатар байртаа том жип унтсан.
За тэгээд тэр хүнээс чи ямар бизнес хийдгүү. Чи урдлахаа асуулт ирлээ. Миний нэр дээр байдгүй чи яах юм гэж ярьдаг хүнтэй. Тэсэн чинь манай энэ төс дарга орлогч анх хоёр гэдэг хүн бол үндэслэгүй хөрөнгөцсөн хүн. Хэдхэн жилийн өмнө дүүгөө заазуурдахтаа гэр хороолдолд ингээд мод хүлээл явжсэн хүн өнөөдөр хотод байртай, увсад байртай, том жип ундаг энэ тэргээлх юм. Энэ үнэн юм. Хотод байр байхгүй. Миний тэр хөрөнгө оруулалтын мэдүүлэг гарсан байлээ. Тэн дээр үйлчлэгээний талбай, газар эзэмших. Тий, үйлдвэрийн талбай малбай болсон. Тийм байхгүй. Тэр нэмээ бичсэн байлээ. Нэмээ бичсэн чи одоо миний урлагчийн юу тэгээд энэ сайтнаас өөрөө асуугаарай. Нэмээ бичсэн чи өөрөө нэг угаасаа чиний амьдардаг байр ундаг машин чинь нутгийн иргэд мэдчихэл байгаа шүү дээ. Миний амьдардаг байрын Дэглий цагаан хотын 3 өрөө байр байгаа. Миний зээлийг хар 153 сая ипотекийн зээл байгаа. А хоёр байртай гэж яриад байгаа нэг нь шүү дээ. Яг энэ хувийн асуудлыг чи асууласаар заяа. Энэ эмзэг сэдв заяа. Манай захирал MC телевизэд ажиллаж байгаа үед манай захирал одоо нас урсан юм л жаас. Миний нэр би өвчрөө мэдхгүй нэгэн дадлт төлдөг миний нэр дээр нэг ипотекийн зээл аваад нэг байр авсан бохгүй. Тэгээ би сүүлийн байраа нэг ихнийхээ нэр дээр авсан бохгүй. Тэгээд нэг хоёр байртай юм шиг харагдаад идэх бохгүй. Тэр нэг манай нас урсан зэрэг харин чи зүгээр гэж баавсан чи яа тэр байрууд чи миний нэр дээр биш ямар хамаатай гэж баавсан юм шиг. Үгүй тэр чинь харин хоёр байр байгаа. Нэг нь харин тэр манай нас урсан захирлын байр байхгүй юу? Хиний хүн энэ анх хоёр Күрлбаатарын торол байхгүй юу? Торол томорно гэж инэ. Торол хийгээд юм том амжилтанд хүрдэг бид нар харж байгаа шүү дээ. Тийм энэ хүнд мэдлэг боловсрол гэх юм байдаг юм уу? Ингээд сэтгүүлчлэгээд нэг ярьдیں۔ Тэгээд юм сэтгүүлч гэж хүн гандны нэр төр талд нь гүтгэн дурамжлна. Хүний хувийн уран зайруу ичихгүй дайрна. За ямар нэгэн улс төр номын ингээд томоохон хурал арга хэмжээ болохоор тэн дээр очих баха хашгирна. Тэгээ нэр нүртэй одоо нэр хүндтэй ч юм уу одоо олны танил хүнд хүмүүсөө очиж дайран дурамжлна. Тэгж хандлтаа өсгөх бүр адын муу зантаа новш. Танай нэг дойлоо тий. Анх хоёр гэж нөхрөө бодгоо шүү дээ. Тий. Энэ хүнийг хариуцлага тооцно гэсэн нэг тийм бичиг сачиг явууллаа гэл нэг юм байд. Тан дээр энэ анх хоёрыг ажлаас нь чөлөөлөгсөн тийм одоо төрийн дээд байгууллага шиг тийм хүн ирэх комиссар шиг тийм ямар нэгэн бичиг сачиг ирсэн үү? Ирээгүй юу? Ихтэй би бол анх хоёртаа сонсох ажиллагаа явуулж байгаа. Ямар хариуцлага тооцдог юм ер нь? Ямар хариуцлага тооцох чөлөөлөх юм ажлаас нь цалингийн хувьдах юм уу? Өнөөдөр яг одоо анх хоёртой холбоотой янз бүрийн одоо хуулийн янз бүрийн байгууллагаас бол тийм одоо асуудал хэрэгтэй үг тавигдсан барьсан юм асуудал бол байхгүй. Гэхдээ би одоо нийгэм сошиал дээр энэ асуулттай холбоотой би цалингийн арга хэмжээ авахар эхний шатны арга хэмжээ тооцох сонсох ажиллагаа явуулаад бичгээ сонсох ажлынхаа бичгээ анх хоёрт хүргүүлж байгаа. Тэр үйлдэлтэй чи ер нь жоохон гэмссэн нийгэмгээ шуугаад эхлэнгүүд. Гэмсгүй байхгүй. Хүн л юм чи гэмшин шүү дээ. За би ч одоо иргэний хувьд болно. Гэтэ албан тушаалтны хувьд болохгүй. Албан тушаалтны хувьд болохгүй юм байна. Намайг хүмүүс ингээд дарга болж хүн дээр томрлоо энэ төр гэж яагаад ах шиг. Миний гол алдаа болгоно дарга болсноо мартцсан. Хөгжин шгээл нөгөө анхаа ус анхаа гэдэг шгээл хусж ийн гэж ойлгож ирсэн. Тэгээд тэр маань их алдаа болсон. Тэгээд тэр албан тушаалтны хувьд тэр хариуцлагууд бүрэн өмсөрлж байгаа. Тэрийг одоо ямар хариуцлага гэдэг тэрийг хүлээж авахд надад асуудал байхгүй. Одоохондоо гол нь асуудал байхгүй гэж ухамсарлаж байгаа юм бол чи шууд өөрөө ажлаа чөлөөлөхөд өргөдлөө өгч болчих юм шиг. Өргөдлөө өгсөн юм байгаа юм. Үгүй одоо засаг дарга надад хариуцлага тооцох их бүхий албан тушаалтан засаг дарга. Би тэр хүн ямар хариуцлага тооцохыг хүлээж авна. Гол нь миний бас өөрийн үзэл бодол байна шүү дээ. Би бол өргөдлөө өгөх хэмжээнд ч юм уу тий ажил дээрээ албан үүрэг дээрээ авилгал авсан ч юм уу албан тушаалын хэрхий энэ миний хувийн үзэл бодлоос нь 50% бас энэ хар тамхи хэрэглэсэн олонний танил хүмүүс нийгэмдэр гарч ирчтэй албан тушаалын хэрэгээр одоо ял авсан хүмүүс дахиад нийгэмдэр одоо төрийн сонгуульд Монгол өрсөлдөд явах ч юм уу төрийн чухал ажлаар башаад явах ийм зөвхөмжөө гэж боддог иргэн хүний хувьд битсэн асуудал. Тэгсэн чинь чамайг бол тэгээд хэлээ л дээ нөө хэдхэн жилийн өмнө өөрийнхөө төрсөн дүүгээ 12 удаа заазуурдчих. Өөрөө жинхэнэ одоо байж босгүй үйл гаргасан одоо тийм яз шийдэл авч ирсэн хүн бэжэж ингэж ёс зүй ярих хэрэгтэй юм уу үгүй юм уу гэдэг асуулт яриад хэлээ л дээ. Ер нь бол одоо манай эрүүгийн хууль ийм шүү дээ. Ер нь бол чүүгээр урж ял авч байгаагүй ирчүүд их баг болцсон. За одоо улс Монголын маань баруун хязгаар усын цэнхэр хязгаар гэдэг сайхан нутагт очиж одоо нууц мэт хөрөлт нэвтрүүлгийн багийн хийсэн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна.
одоо улсын баруун хязгаараас зүүн хязгаарыг хүртэл тийм ээ хулгай дойр одоо хэрхэн яаж хийгдэж байгаа юм бэ? Хин хийгээд байгаа юм бэ гэдгийг та бүхэн бас сая нүдэрээ харж чихээрээ сонслоо. 2025 онд таны мөвчин мөргөө гэдэг компани энэ наадмын талбай иргэн тойрны тохиолдлыг хийн хэмээн 4.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан нь үнэн үү? Үнэн. За тэгэхээр бид бүхэн бол энэхүү нэвтрүүлгээрээ улсын одоо сүүшиг цагаахан сэтгэлтэй маш их хөлмөрч дайчин энэ ард түмнийг харлуулан гутаах ямар ч санаа зорилго агуулаагүй гэдэг бол эцэст маш хариуцлагатайгаар хэлье. Улсынхан шиг сайхан сэтгэлтэй бүд хөлмөрч хүмүүс маш байхгүй шүү дээ ер нь Монголд ховор. Харин улсыг зайдган ч гэсэн байгаа энэхүү гэмт бүлэглэлийгэнд Монголын хууль очиосоо билээ. Улсын төдийгүй улсын төсвөд хөлмөж байгаа энэ бүлэг энэ гэмт хэргийн бүлэглэлийнхэн одоо ажил албан тушаалаа өгөөд хуулийн дагуу шалгуулаасаа билээ.